За сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагаас явуулдаг терминал подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр маш сонирхолтой спешиал дугаар байгаа. За ингээд зочдоо танилцуулцгаая. За бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагын үүсгэн байгуулагчид өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд ор студийн гүйцэтгэх захирал Батбаян маань ирсэн байна. За цойлгосод үүсгэн байгуулагч Батзориг маань ирсэн байна. Гүйцэтгэх захирал бас. За Монголын HD телевизийн гүйцэтгэх захирал Хүрэл Тулга нар маань ирсэн байна. За та бүгдтэйгээ бизнесээ томруулъя чуулганыхаа спешиал дугаарыг бэлдэх болсондоо нэр хүндийн хэрэг байна. Баяртай байна. Өршөнд баярлалаа. Сайн байна. За өнөөдөр цөмөрөө бизнесээ томруулъя төрийн бүс байгууллага маань бас одоо шин цусаар сэлбэж 2.0 төвшөнд хүрсэн байгаа. За тэгээд зоргоо маань илүүтэйгээр бас тэр талаараа ярилцсан. За хоёрдугаарт бид нар бас бизнесээ томруулъя арга хэмжээ маань өөрөө 11-р сарын 22-нд ор студиудээр маань болохоор байгаа. За энэ талаараа Батбаян захирал маань дэлгэрэнгүй гоё ярилцсан. За тэгээд төлөв захирал маань энэхүү одоо арга хэмжээг бид нар ч одоо бас өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнтэй болцсон явж байгаа. Энэ бүтээгдэхүүнээ танилцуулах, хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа бас хамтдаа бид хэд ингээ ярихаар байгаа. За тэгээд өнөөдөр эхний асуултаа зоргоогоос яриад эхэлчихье. За ер нь бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагын удирдах зөвлөлд орж ирээд цойлгосод маань удирдах зөвлөлд орж ирсэн байгаа. Тэгээд та хэд маань орж ирээд ер нь яг яагаад орж ирэв? Ямар алсын хараатай нэгдэв? Өөрсдөө орж ирээд та хэд маань бас яг боловсруулсан одоо community strategy-ийн талаар дэлгэрэнгүй гоё ярьж ер нь ирээдүйд бизнесээ томруулъя төрийн бүс байгууллагын алсын харааг үнэт зүйлийг юу гэж харж байна? Энэ талаараа яриагаа гоё эхлэе. За намайг болохоор Батзор гэдэг цойлгосод залуучуудын нэгдлийн хамтран үүсгэн байгуулагч. Тэгээ бид болохоор анх цойлгосцыг оюутан бахта яг бизнесийн удирдлагын оюутнуудаараа нийлээд тэгээд анх Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас суур санхүүжилтээ аваад ковидын үеэр эхэлжсэн. Тэгээ бидний мөрөөдөл зорилго болохоор ер нь олон улсад бизнес хийх. Тэгээд Монгол одоо бизнес эрхлэгчид ямар одоо потенциалтай боломжтой гэдгийг юм одоо багийн тоглолтыг харуулах одоо зорилгоор алсын хараагаар анх эхэлжсэн. Тэгээ одоос бид нар яг залуу бизнес эрхлэгчид за тэгээ энэ хүрээнд ер нь дотоодын одоо бид нар бас SME жижиг дунд бизнесүүдийн төлөөлөл тэгээ залуу бизнес эрхлэгч. Тэгээ энэ талаас нь харахаар ер нь одоо Монголд байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэг хэдэн гол өнөөгийн түвшин байгаа. Тэр нь болохоор Монголд нийт бүртгэлтэй байгаа одоо 90 гаруй мянган аж ахуй нэгжийн 97%-ийг нь жижиг дунд бизнес эрхлэгчид эзэлж байгаа. За тэгээ үүнээс 46 орчим хувь нь яг одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо гарсан байсан. Хоёрдугаар талаар жижиг дунд бизнес эрхлэгчид одоогийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор нэг 5.5%-ийг бүрдүүлж байна гэдэг Дэлхийн банкны судалгаа гарсан байсан. За тэгээд энийг нь бид нар цаашаа хараад үзэх юм бол судалгаан дээрээс харахад Монголд ингээ олон бизнес эрхлэгчид байгаа ч гэсэн тэр хүмүүсийн өсөлт хөгжил бүтээмж нь өөрөө хангалтгүй өрсөлдөх чадвар сул байгаа нь энэ тоо үр дүнгууд харагдаж байгаа. За тэгээд мөн энэ жилийн Дэлхийн банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт ойрын хугацаанд 5 орчим дундаж хувьтай байна гэж одоо төлөвлөгдөжсэн. Тэгэхээр энэ дээрээс бид нар харахаар ер нь бид нар цаашаагаа яг энэ ховын хвшил жижиг дунд бизнес эрхлэгчид дараагийн түвшинд гарах хэрэгтэй гэдэг нь ер нь харагдаж байгаа. За тэгээд миний мэдгээр ингээд ер нь анх бизнес Монголд ингээд үүсэж эхэлснээс хойш одоо хамтын ажиллагаа, багийн тоглолт гэдэг зүйлөө сул гэж яригдчихсэн бол одоо цаг үед бол бид нар харьцангуй хоорондоо хамтарч ажиллаж чаддаг болжээ гэж харж байгаа. Гэхдээ энэ нь бас хангалтгүй байгаа учраас бид нар бизнесээ томруулах community-г одоо илүү дараагийн түвшинд гаргаж биднэрт илүү ухаалаг хамтын ажиллагаа хэрэгтэй гэдэг юм алсын харааг дундаа төвшүүлж байгаа. За тэгээ ухаалаг хамтын ажиллагаа гэдгийн цаана бол бид нар дэлхийд яг өрсөлдөх энэ шинэ өөрсдөө өсөж байгаа бизнес экосистемыг бүрдүүлэх хэрэгтэй. Яг одоогийн байдлаар бид нар харах юм бол энэ хүний нөөц
татварын орчин, тэ санхүүжилтийн хүртээмжээс эхлээд яг бизнесүүд дараагийн түвшинд гарахад экосистемийн хувьд бол яг хангалттай биш байгаа нь харагдаж байгаа. Тэгвэл энийг бид нар шийдэхийн тулд одоо гаднаас олон улсын байгууллага орж ирээд ч юм уу те эсвэл төр зэсэг бид нарыг энийг шийдэж өгч чадахгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө нэгдэж дуу хоолойгоо хүргэж илүү бүтээмжтэйгээр хамтарч энэ асуудлыг шийдэж олон улсын түвшинд хүртэл түүцэн юм экосистем бүрдүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. За тэгээд энийгээ гаргахдаа бид нар гадны E27 гэдэг Азийн платформ, Startup Grind зэрэг жишг платформуудыг иш татаж, за дотоодод бид нар энийг үүсгэе. Тэгээд үүсгэхдээ гол сэтэл нь олгоос ойлгомжтой. Бизнесүүд дараагийн түвшинд гарахдаа хоорондоо зорилгоо хуваалцдаг, бие биентэйгээ мэдлэг туршлагаа хуваалцдаг. Тэгээд үр дүнтэй хамтарч ажилладаг байгаасай л гэж хүсэж байгаа. Тэгэнгүүт энийг бид нар үүсгэхийн тулд одоо яг бодит байдал дээр харахаар ер нь Монгол бизнес эрхлэгчид хамгийн их хөдөлмөрлөж байгаа. Тэгээд татвар төлж байгаа. Тэгсэн мөртлөө яг Монголын ирээдүйд ер нь яг хэрэг ихтгэлтэй байгаа. Хоёрдугаарт яг бусад бизнес эрхлэгчид ер нь монголчуудаа хэрэг ихтгэлтэй байгаа гэдэг итгэлцлийн суурь асуудлаас хөндөгдөнө гэж бидэд харж байгаа. Тэгээд тэндээс харж үзэх юм бол ер нь монголчууд ирээдүйд итгэх хувь нь дэлхийн энэ үнэт зүйлийн судалгаагаар 2022 онд 29% гарсан байсан. Монголчууд ирээдүйдээ итгэх нь. Хоёрдугаарт бие биендээ итгэх нь 29% гарсан байсан. Хоёрдугаарт Sika гэдэг Монголын судалгааны компани хийсэн судалгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд давтад судалгаа хийхэд монголчууд бие биендээ итгэх түвшин 3 хүндэт нэг байж хагаад 4 хүндэт нэг болж буурсан юм үзүүлэлттэй. Тэгэхээр бид нар ер нь ирээдүйд ингээд хувийн хвшлэлээр тулгуурлаж бид нар дараагийн түвшинд гарах хэрэгтэй. Хоёрдугаарт бид нар дотооддоо багийн тоглолт хийх хэрэгтэй. Гуравдугаарт бид нар өөрсдөө дундаа юм зорилго мөрөөдөл дундын итгэлцэл авахгүй бол бид нар олон улсын түвшинд өрсөлдөж чадахгүй. За тэгээ энэ талаас нь бид нар харах юм бол бизнесийг томруулах комьюнитигийн гол стратегийн зорилгыг бид нар яг энэ жижиг дунд бизнес эрхлэгч нарыг тойрсон байгаа экосистемийн оролцогч талууд болох хөрөнгө оруулагч, медиа, технологи, засгийн газар, олон улсын байгууллага гэдэг энэ бүх талуудыг холбосон хамгийн гол нь яг хамтын өсөлтөд суурилсан юм экосистемийг бид нар бүрдүүлье. За тэгээ энийг бүрдүүлсэний араас бид нар хамтдаа ямар үн цэнийг бүтээх вэ? Бодит бизнесийн боломжийг яаж бий болгох вэ? Хоёрдугаар бүгдээрээ нийлээд яаж дотооддоо алцгаас илүү те гадны зах зээл рүү гарч болох вэ гэдэг рүү илүү чиглүүлэх гэдэг зорилгоор алсын араагаа бид нар яг энэ ухаалаг хамтын ажиллагаа тэгээд дэлхийд төрөлтөх шинэ үеийн бизнес экосистемийг бүрдүүлнэ гэж томьёолоод дотор нь бид нар стратегийн зорилго дээр болохоор энэ бүх оролцогч талуудыг нэгтгэсэн өсөлтөд суурилсан экосистемийг бүрдүүлж хамтын үн цэнийг бүтээе гэдэг ийм стратегийн зорилгыг дундаа төвшүүлсэн байгаа. За тэгээд энэ үрээндээ бид нар харж үзэхээр тэгвэл яг бодит байдал дээр нэг SME жижиг дунд бизнесийг дараагийн түвшинд гаргахын тулд бид нар юугаар дэмжих юм бэ гэдэг нь хамгийн чухал байгаа. Тэгээд энэ дээр бид нар судалгаа гэдэг үзэхээр мөн Монгол тэгсэн судалгаануудаас харахад номер 1 асуудал санхүүжилтийн хүртээмжийн асуудал байгаа. Тэгээд энэ дээр одоо шинээр залуу бизнес эрхлэгч жишээ нь ингээд бизнес эрхлэхэд зээл авах, тэг хөрөнгө оруулалт татах, өөрөөр хөрөнгөөр санхүүжүүлэх гэдэг л боломжууд байгаа. Тэгмүүд энэс гадна бид нар нэмж хөрөнгө оруулалт босгох төр тат орчин нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд санхүүжилтийн хүртээмжийн асуудал номер 1 асуудал байна гэж гарсан. Хоёрт нь болохоор энэ татварын тогтолцоотой холбоотой асуудал дарамт бас бизнесээ яг ингээд өрсөлдөж одоо том монопол компаниудад өрсөлдөх зах зээлээ эзлэхэд бас хязгаарлалт өндөртэй байгаа. За гуравт нь бол мэдээж энэ хүний нөөцийн хомсдол. За тэгээ араас нь технологийн шилжилт, маркетинг борлуулалтын боломж гэсэн ийм асуудлууд байна гэж гарсан юмс. Тэгэхээр бид нар энэ дээр суурилаад яг нэг жижиг SME-г жижиг дунд бизнесийг нэг 4 төвшөнд л үр дүн гаргая гэж юу харж байгаа. Нэгдүгээр талаар бүгдээрээ нэг юм community буюу нэгдэл болоод тэрэн дотор өөрсдийнхөө ижил түвшний өөрсдөөсөө өөр салбарын тэгээ бусад жижиг дунд бизнес стартапуудтай нэгдээд хөрөнгө оруулагч нартай холбогдъё. Тэгээ энэний цаана бид нар ч ер нь цаана яг бизнесийн туршлага, инвентарийн сүлжээ суралцах боломжтой ер нь хамгийн хэрэгтэй байна гэж харагдаж байгаа. Хоёрт нь болохоор бид нар стратегийн хоорондоо хуваалцаж эхэллээ. Дотоодод бид гэж ингээд юмаа нууж байгаа л хоорондоо сэлмээ гаргаж ирдэг хэлбэрээр биш те. Яг өөрийнхөө бизнесийн 3 жилийн road map, замын зураг, стратеги бусдтайгаа хуваалцаад тэгээ тэрэн дээр бүгдээр яаж хамтрах юм бэ? Яаж зах зээлээ тэлэх юм? Яаж дижитал сувгийг ашиглах юм? Яаж бүтээгдэхүүнээ шинжлэх юм бэ гэх мэт байдлаар хоорондоо стратеги хуваалцаад илүү үр дүнтэй ухаалаг хамтын ажиллагааг үүсгэх юм. За гуравт нь бол мэдээж энэ дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор сошиал медиа платформ ашиглах, брэндэд тодорхойлох зэрэг яг энэ маркетинг болон дижитал технологийн шилжилттэй холбоотой боломжийг бид нар гаргая. Тэгэд маш олон гоё мэдээллүүдийг бид нар бас энэ 11 сарын 22-нд арга хэмжээндээр бас зарлах гэж байгаа. Яг суур энэтэй холбоотойгоор. За дөрөвт нь бол мэдээж яг энэ санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотойгоор комьюнитид орсноор бүгдээрээ нийлээд яаж илүү том зах зээлийг бий болгох вэ?
яаж илүү одоо хуваадаг тоортоо илүү томруулах вэ гэдэг дээр харж байгаа учраас нэмэлт ийм боломжуудыг ер нь гаргахыг зорж байгаа. Тэгээ үр дүнд нь бид нар нэг SME-ийн борлуулалтын орлогыг тодорхойгоор өсгөх, шин зах зээл дээр хамтарч гаргах, цаашлаад экспортын боломжуудыг нэмэгдүүлэх, хоёрдугаар яг энэ брендийн мэдгэдэггүй төсөлтийг гаргаасаа гэж ер нь хүсэж байгаа. Гуравт нь бол мэдээж вебсайт, сошиал сувгуудаас эхлээд технологийн дэвшил, AI-ыг үр дүнтэй ашиглаад өөрсдийнхөө бизнесийг дараагийн түвшинд гаргаж хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлээсэй гэж харж байгаа. За тэгээ хамгийн чухал зүйл нь бол бүгдээрээ нэг community болоод хоорондоо хамтрах, мэдлэг туршлага хуваалцах, хамтын бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах. Тэгээ энэ дотроо миний харж байгаа нь бол орон нутагт бол бас маш их боломжууд байгаа. Тэгээ тэнд бас хязгаарлалтууд их байгаа. Гэхдээ бүгд интернетэд холбогдсон. Тэгвэл бид нар яг нэг улсад амьдарч байгаа юм чинь интернетийн тусламжтайгаар газар зүүн байршлаас үл хамааран энэ боломжуудыг нэгтгэж нэгж SME болон дотоодын одоо хөгжлөө нэгтгэх яа гэж юу харж байгаа. Тэгээ одоо л бидний гол харж байгаагаар эхлээд community-д нэгтгэе, хоёрдугаарт стратеги хоорондоо овалцъя, гуравдугаарт маркетинг борлуулалтаа илүү үр ашигтай болгоё, дөрөвдүгürt хөрөнгө оруулалт санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлээ. Тэгээ хамтдаа үр дүнд нь өсөлтөө үзүүлье гэдэг л юм стратеги юу н гаргасан байгаа. Тэгээ манай багийн зүгээс залуучуудыг, залуу бизнес эрхлэгч нарыг илүү юм мэдлэг туршлагатай, тэгээ анханасаа вижн зорилгоо тавихтаа олон улсын бизнес эрхлэгч нартай өрсөлдөж байгаа. Бид нар юугаар дутуу вэ гэж өрсөлдөөсэй гэж юу н харж байгаа. Тэгээд одоо Монгол нэг бизнесмэнүүд л юу н дутаад те CSGO 3x3-аас эхлээл бидний залуучууд салбарт аль хэдийн өрсөлдөд эхэлсэн. Тэгвэл бизнесээрээ нэгдэж бид нар яаж олон улсын түвшинд өрсөлдөх вэ гэдэг энэ хариултын суурь нь бизнесээ томруулах community байна гэж харж байгаа. За маш сайхан эмх цэгцтэй мэдээлэл өглөө. За ингээд би цойлогсоц баг за зоргоо маань ингээд бизнесээ томруулахыг төрөмс байгуулахаа удирдах зөвлөлд орж ирээд стратеги боловсруулад ирээдүгөө ингээд харж байгаа. Миний итгэл үнэмшил ингээд 100% байна шүү. Зоргоо маань энэ багт орж ирээд монголчуудын итгэх итгэлийн тухай сайн ярьлаа. Та хэд маань орж ирээд бас яг энэ төрөмс байгууллагыг дараагийн бас ингээд 2 3 дугаар төвшөнд гаргаж илүү том ингээд импакттай одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа бас их баяртай байна. Албасаар хэлж байна. За баярлалаа. За өвдөө рүүгээ асуулт асууя. За бид хэд 2025 оны 5 сарын 31-нд анхны арга хэмжээгээ хийсэн. За одоо бид хэд бол анх зоригтой ерөөсөө жилд 2 хийя. Жилд 1 бол ингээ холдоод байна. Ялтчгүй холдоод байна гэж бид хэд үзээд ер нь бол хийсэн. За амжилт дүүрэн сайхан арга хэмжээ болоод өнгөрсөн. За 11-р сарын 22-ны арга хэмжээ маань одоо энэ удаад яаж одоо өөрчлөгдөв, яаж сайжрав, ямар ер нь онцлогуд байхаар байна. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгнө үү. За 5 сард бид нэр одоо ингээд яг бизнесээ томруулах community-га хамгийн анх үүсгэн байгууллаа тий. Тэгээд жижиг дунд бизнес эрхлэгчдийг л томруулах нь угаасаа эдийн засгийн өсөлтийг хамгийн томоор авчрах импакт нь юм байна гэж харж ирсэн учраас бид энэ хүмүүсийг нэгтгээд мэдээлэл нэг дороос авч болдог. Авч байгаа мэдээллүүдээ боловсруулаад буцаагаад өөрсдөө бүтээмж бий болгодог тэр системийг ингээ ухсрая да гэдэг гол зорилготой байсан. Тэгээд энэ зорилгын хуваарьнд бид нэр 5 сарын 31-нд арга хэмжээгээ анхныхаа арга хэмжээг маш амжилттай гаргаж зохион байгуулсан. За бараг 1600 1700 хүн цугласан. Ер нь бол амжилттай гоё арга хэмжээ болсон. Тухайн үед хүмүүсийн итгэл үнэмшил юу байсан бэ гэхээр тэгж цуглах уу, тийм бол эсэмэ байгаа юу гэдэг дээр хүртэл бараг эргэлзээтэй байсан. Тэгээд энийг нь бид хэд өнгөрсөн арга хэмжээгээр байна. Энэ хүмүүст угаасаа хэрэгцээ байгаа учраас энэ чинь ингэ цуглаж байна. Мэдээлэл маш их дутагдaltaй байгаад байсан. Тэгээд дээрэс нь тэр хүмүүс тулгамдж байгаа нь маш том асуудлууд энийг нь угаасаа л хөрөнгө санхүүжилтийн асуудалтай байгаад байсан. Тэгэхээр бид нар яг тэр өнцгүүдээс нь илүүтэйгээр хөндөж асуудлуудыг нь гаргаж ирж тавиад өмнөх уулзалт бол бид нар бол за бүгдээ яг нэгдээ гэдгийг одоо бүгдээ тунхагласан асуудал байсан. Хоёр дахь нь бол асуудал энэ дээр байна гэдэг яг өвчлөлттэй хэсгүүдийг нь бүгдээ яг бүх хэсгүүд дээр нь одоо очиж хурж ойлгож авсан бие биенийхээ тий зовлонгууд нь бүгднийг сонссон тийм үйл ажиллагаа болж өнгөрч исэн. Одоогийн хоёр дахь ивентүүдээс эхлээд бид хэдий харж байгаа өнцөг бол за тэгвэл бид энийг одоо яаж имжлэх юм те нийлж байгаа дээр нь энийг яаж имжлэх гэдэг тэр зүйл рүүгээ илүү орсон байна гэсэн үг. Тэгээ энийг мань сая бааза маань маш гоё бүгднийг нэгнээс нь тайлбарлаж өглөө. Бид ямар алсын хараатаар цаашаа чиглэж явж байгаа вэ те жижиг дунд дээр юу хэрэгцээтэй байгаа вэ гэдэг зүйлүүдийг бүгднийг судалгаа мэдээлэлтэйгээр бид илүү анхаарч
За тэгээд тэрэн дээр нь бас яг мэрэгжлийн энэ дээр тоглож байгаа эсвэл мэрэгжлийн талаас ажиллаж байгаа байгууллагуудыг бид нар холбож өгч байгаа, гүүр нь болж өгч байгаа. За нэг платформ дээр бид нар бүгднийг авчирч ийн гэсэн үг. Тэгэхээр тухайн өдөр бид нар татврын асуудал айгүй том хөндөгдөд энэ тэрний өөр айгүй том дарамтлуулаад ингэнгүүт татврын асуудлуудаас нь өөр хөнгөлөлтөх боломж юм уу эсвэл тухайн одоо жижиг дунд үйлдвэрлэл дээр олгогдож байгаа боломжуудыг нь яг тухайн салбартан зориулаад илтгэгчдэд мэдээлэлийг өгчдөг. Тэгээ энэ зүйлүүд бол хамгийн өгөөжтэй байгаад байдаг. Хөрөнгө санхүүжилтийн нутагтал байгаад тэгэхээр семинарт угаасаа л за одоо зээлийн сонголт ч юм уу зээлийн санхүүжилт гэдэг бол нэг сонголтуудын нэг угаасаа нэг байгаад байдаг. Тэгээд зээлээр санхүүжүүлэнгүүд юуны барьцаа хөрөнгөний асуудал бас л нэг дараагийн түвшний толгойнх нь хүчин болчдөг. Тэгэхээр энэ асуудлууд нь уг нь бол бас л зохицуулагдах боломжтойгоор шийдэгдсэн байдаг. Нэг тухайн байгууллагууд одоо асуудлуудыг шийдсэн. Зээл олгодог байгууллагууд эсвэл зээлийг хөрөнгө босгодог байгууллагууд ч юм уу тий. Тэнгүүд хэрвээ ингээ барьцаа хөрөнгөний дутагдлалд орлоо гэх юм бол барьцаа хөрөнгөний шийдвэрлэж чаддаг тий. Тиймэрхүү боломжууд байгаад байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг бид нэг орчинд нэг нөхцөл дээр бүгднийг цуглуулад аваад ирж байгаа. Тэгэхээр ярилцж байгаа асуудлууд маань, чиглэж байгаа зүйлүүд маань, тухайн өдрийн одоо гаргаж ирж байгаа үр дүнгууд маань яг бүгднийх нь хүсэж байгаа тэр зүйлүүдийг өрдөж асуудлуудыг хөндөд тэгээд тэрэн дээр үр дүн гаргаад авчирч байгаа болохоор нэлээд үр дүнтэй. Тэгээд юуныхаа жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бол ингээд асуудлуудыг нэлээд сайн шийдвэрлэж чадсан тиймэрхүү ивент болдог. Хоёр дахь арга хэмжээ маань за ингээд 11 сарын 22-нд бид нар хийх гэж байна. 25 оны 2 дахь арга хэмжээгээ бид нар одоо зохион болгож байна. Тэгээд өмнөх одоо зохион байгуулагдчихсэн ер нь бол арга туршлага дээр ер нь бол суурилж явна. Юу хэрэгцээтэй байсан бэ гэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд бол хүний нөөцийн асуудал бүгднийг нь одоо гүйцэтгэх захирлын хэмжээнд дээр юм уу бусад одоо яг удирдах түвшинд ажиллаж байгаа фаундерийнхаа хэмжээнд дээр нэг л одоо мэрэгчлэлтэн нийт одоо тухайн байгууллага чирж яваад байдаг. Тэгэхээр тэнд дутагдaltaй байгаа нэг талаас маркетинг дутагдaltaй юм уу эсвэл санхүү талаас ч юм уу дутагдaltaй ингээд нөхцөлөд бүрдээд байдаг. Тэгэхээр тэрэн дээр нь тусалж чадах хүмүүсийн мастер класс үнцэн одоо илтгэлийн арга хэмжээ явуудаг. Тэр нь одоо бид нэр бол тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэрнөлөө бүхий илтгэгчдийн мэдээллүүдийг өгдөг. За зөвхөн мэдээлэл аваад хоцордоггүй тухайн одоо яг өөрийнх нь тохиолдож байгаа кейсүүд дээрээ одоо манай дээр одоо экспортер ч юм уу те оролцож байгаа байгууллагуудаас санал болгож байгаа үйлчилгээнүүдийг нь яг өөрийнх нь кейс дээр хэрхэн хэрэглэх юм бэ гэдгийг нь воркшопын хүрээнд семинар арга хэмжээний хүрээнд бас ярилцах замаар асуудлуудаа шийдвэрлэдэг. Энэ формат маань чинь одоо хоёр дахь арга хэмжээнд дээр бас одоо хадгалагцаар явна. За тэгээд дээрэс нь жижиг дунд үйлдвэрлэлийн байгууллагууд санал бүтээгдэхүүнээ санал болгож байгаа байгууллагууд байгаа. За түрүүний нөгөө санхүүжилтийн хүний нөөцийн одоо юу гэдэг юм уу татврын бодлогыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд ч гэдэг юм уу те тухайн байгууллагуудаас мэдээлэлүүдээ өгөөд бас бүс засагдаад экспо байдлаар ингээд зохион байгуулагдсан хэсгүүд байгаа. Тэгэхээр яг л нэг юм цогц арга хэмжээ, цогц платформ байна. Тэгээд энэ чинь тухайн жижиг дунд үйлдвэрлэлийнхэн маань ирээд яг надад тохиолдож байгаа асуудлууд дээр би энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг тухайн яг хэрэгцээтэй байгаа хэсгүүдээс мэдээлэлүүд аваад тэгээд дээрэс нь цаашид ер нь жижиг дунд үйлдвэрлэлийг хэрэгтэй байхад томруулахад, бизнесийг томруулахад бидний юугээр туслах гэдэг юм бэ гэдэг тэр нөө хаагаа бас мастер классуудаас аваад явчихна. За тэгээд тэнд ижил төрлийн үйл ажиллагаа болоод нэг одоо ингээд төвшөнд үйл ажиллагаа явуулж байгаа маш олон байгууллагуудын нэгдлүүд одоо ингээд төлөөллүүд явж байна. Тэгэхээр тэд нар бас хоорондоо цуглаад бие бүтээгдэхүүнээ хоёр бие хоорондоо одоо ингээд хэрхэн солилцох боломжтой вэ гэдэг нь бас нэтворкийнхаа арга хэмжээний үе хийгдэх боломжтой. Тэгэхээр тухайн арга хэмжээнд дээр хүмүүс маань ер нь хүрээгээд хэлэх, за тэгээд мэдээллүүдийг солилцох, дахиад дээрээс нь хэрэгцээнүүдэд хангах гэдэг юм уу те дутагдaltaй байгаа зүйлүүдэд хангах гэдэг. Энэ олон зүйлүүдээ бүгднийг нэг өдрийн дотор бүх мэдээллүүдээ аваад дуусгах боломжтой ингээд ивент маань зохион байгуулагдаж байна 11 сарын 20-нд. Супер. За баярлалаа. За бид хэд чинь одоо арга хэмжээг ер нь одоо түрүүчийн одоо 5 сарын 31-ний арга хэмжээг бол бид хэд стратегийн ивент итгэгч байгууллага нэг тийм Mobicom корпорац маань оролцоод явсан. Мэдээж бусад нөгөө стратегийн түнш байгууллагууд бүүт дээр бас спонсор хийгээд орсон. Ер нь бол ингээд том зургаар орог 50 гаруй байгууллагууд оролцоод тэр болгоны одоо юу гэдэг хүчин чармаалт санхүүжилт те спонсороор бүтсэн байгаа. За тулгаа бит хоёр за базуутагаа ч гэсэн бид хэд ерөнхийдөө одоо байгууллага олох, спонсороо олох, түншээ олох ингээд ажлуудыг хийсэн. Тэгээд хийдэг. Тэгээд тулгаа маань энэ жил ер нь арга хэмжээний дараагаас ер нь те байгууллагууд
бизнесээ томруулъя, төрийн бус байгууллагыг ер нь ямар өнцгөр хүлээж авч ийн. Одоо бид нар маань 11 сарын 22-нд стратегийн одоо хэдэн спонсортой оролцохоор байна. Ямар түншүүд энэ удаа бас одоо оров те. Ер нь тэр талаас мэдээлэл өгнө. За тэгээ. За бизнесээ томруулъя арга хэмжээ маань анх 25 оны 5 сарын 31-нд болж байсан. Одоо 2 дахь удаага 11 сарын 22-нд болгож байна. За бидний одоо бичлээд явж байгаа бүтээгдэхүүн арга хэмжээ маань одоо хамгийн одоо миний хувьд ихэд хамгийн одоо зарж борлуулахад одоо амархан одоо бүтээгдэхүүн байлаа. Яагаад тэгэхээр одоо тухайн байгууллагын захиралтай уулзгаад одоо Монголд угаасаа л бүгднийг ойлголттой байд юм лээ. Тэр нь юу вэ гэхээр жижиг дунд бизнесүүд хөгжих ёстой. Хоорондоо нийлмэлт нэг үн цэнтэй байх ёстой. Энэ үн цэнээрээ дэлхийд өрсөлдөх ёстой гэсэн одоо үн цэнтэй. Энэ зүйл дээр санал нийлдэм байлаа. Энэ ч үднээсээ одоо манай одоо стратеги спонсор гэх юм бол 4 спонсор байгаа. Манай Хас банк бол одоо зах зээл дээр компани засаглалаар нэлээд танигдсан мундаг бас үлгэр жишээ банк байдаг. Манай Mobicom бас стратеги спонсороор оролцож байгаа. За тэгээ манай Teso групп маань бас одоо стратеги спонсороор оролцож байгаа. За тэгээ манай бас хаан даатгал манай хаан даатгал маань бас одоо санхүүгийн одоо даатгалын үйлчлэгийг үзүүлдэг бас албатай тэргүүлэгч даатгалын компани бас стратеги спонсороор оролцож байгаа. Энэ нь одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо энэ спонсорууд маань бүгдээрээ л одоо жидүүгийн үн цэнийг ойлгоцсон. Одоо Монголын одоо эдийн засгийн дараагийн том жидүүдээр байх юм байна. Жидүүгийн бизнес эрхлэгчдэр байх юм байна. Тэгэхээр одоо энийг цаашд нь одоо дараагийн next level гаргахад нь тус бүр одоо компани болгоо одоо өөрийн тустай ивенттэй байхаас илүүтэй нийлж агаад нэг том ивент хамтдаа хийчихье гэдэг одоо алсын хараа маань ингээ бүгд ингээ нэг цэг дээр очиж таарж байгаа болохоор за одоо спонсорлох байгууллагууд маань баг яриад эхлэнгүүт за дэмжээ гэдэг одоо байр суурьтай байгаа. Тэгэхээр одоо энэ маань одоо бас бидний одоо хийж байгаа зүйлээр одоо үнэн байт зөв бэ гэдгийг бас харуулж байгаа бах. За мөн одоо жижиг дунд бизнес хөгжихэд одоо хамгийн том бас одоо нөлөөлдөг цаад одоо болдог зүйл нь юу вэ гэхээр төрийн байгууллагуудын оролцоо байдаг. Гэхдээ энэ нь бол илүү одоо төрийн байгууллага, хувийн хвшил хоёр юм одоо ойлголтын зөрүү, мэдээллийн зөрүүнээс болоод одоо бизнес хөгжихгүй байх одоо кейсүүд байдаг. Тэгэхээр яг манай энэ ивент дээр татврын ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, зээлийн батлан даалтын сан, нийслэлийн тамгын газар, жидүүгийн газар гэдэг маш олон одоо төрийн байгууллагууд оролцож байгаа. Одоо энэ байгууллагууд маань яг оролцож байгаа хамгийн том зорилго нь юу вэ гэхээр өөрсдийнхөө одоо мэдээллийг одоо жижиг дунд бизнес эрхлэгч нарт өгөөд одоо бүх одоо ойлголтоо нэг талдаа гараад ямар боломж байдیں۔ Одоо магадгүй жидүү бизнес эрхлэгч нар юун дээр алдаад байдیں۔ Тэрэн дээр одоо яавал одоо ингээд тэр алдхаа болохын илүү боломжууд юу байх юм гэдгийг одоо зөвлөгөө өгөх гээд одоо бүх одоо төрийн том байгууллагууд маань бас оролцож байгаад бас төлөм бэртэй байгаа. За манай бас нөгөө арга хэмжээний маань бид хэд өөрсдөө бас нөгөө стратегийн ивент итгэгчтэй бүгдийг сая бас хэлж байна. Стратегийн түнш байгууллагууд маань бас энэ жил нэлээд нэмэгдсэн. Тэгээд энэ дээр бол Fundme платформ байгаа, Fundia платформ байгаа. За мэдээж Улаанбаатар үнцаасны бирж маань оролцож байгаа, хөгжлийн шийдэл байгаа. За энэ дөрвөн маань бол өмнө нь одоо байсан стратегийн түнш байгууллагууд байгаа. За үүн дээр бол Finsight компани маань нэмэгдсэн. Finsight бол илүү одоо аудит, удирдлагын тайлан тий ер нь яг нөгөө татврын тайлан гэхээс илүүтэйгээр удирдлагуудаа бас илүү удирдлагын тайлан хардаг, санхүү нэгтлэн бодох бүртгэлийн зөвлөгөө өгдөг ийм байгууллага нэмэгдсэн байгаа. Мөн TTB Securities буюу Underwriter Brokering компани маань орж ирсэн байгаа. За тэр бас их гоё хөтөлбөрийн дагуу манай одоо бизнесээ томруулъя бүтээгдэхүүнийг одоо бүтээгдэхүүнтэй болсон байгаа. Тэр бүтээгдэхүүний маань одоо гол бас Underwriter байгууллага байгаа. За дээр нь BDO аудит санхүүгийн зөвлөгөө өгдөг BDO Mongolia
брендинг одоо BDO аудит компани маань орж ирсэн. Мөн MDS Handlex хуулийн фирм маань орж ирсэн байгаа. За манай дээр бас мэдээж нөгөө өөр мэрэгжлийн холбоодуудтайгаа бид нар бас ойр ажилладаг. За Монголын хуульчдын холбоо, Монгол улсын татварын мэрэгсэн зөвлөхүүдийн нийгэмлэг, за Монголын одоо үн цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монгол-Япон төв гэх мэт эдгээр байгууллагууд одоо юу гэдэг нь үнэхээр одоо стратегийн түвшинд бидэнтэй хамтарч ажиллаж бидний одоо үйл ажиллагааг нэгдэж байгаа. Яг л одоо зоргогийн, хүрлэгийн, өдийгийн хэлж байгаачлан бид илүү одоо хамтдаа нийлж тэ одоо нөгөө Counter Strike нийлж болоод байна. CS:GO нийлж болоод байна. Өөрийнхөө мэддэг хэлээр ярьж байна. Тэгээд саксны баг нь болоод байна. Үнэхээр одоо бол бид нар бизнесүүд өөрсдөө дуу хоолойгоо нэгтгээд үнэхээр дотроо алцах гэхээс тэ олон улс руу бид нар гармаар байна. Дотроо ингээд сайн сайхан одоо хамтарч ажиллаж чаддаг, бие бинийгээ хуурдгуу, итгэлийг алдгуу тэ ийм сайн сайхан нийгмийн одоо төлөө явж байгаад баяртай байна. За бид хэд маань бас нэг одоо бизнесээ томруулах төрийн бус байгууллага маань өөрөө одоо хоёрдугаар энэ арга хэмжээгээ хийхийн сацуугаар бас яг өөрсдийн брэнд бүтээгдэхүүнтэй болсон байгаа. За энэ талаараа би бас жоохон мэдээллүүд өгье. За яалтчгүй тийм одоо манай Батбаяны хэлдэгчлэн нэгдүгээр анхны арга хэмжээний дараа маш олон жижиг дунд бизнесүүдийн маань өсөн хүлээж исэн нэг ерөн сонирхож бас манай арга хэмжээн дээр очисон зүйл бол ерөөсөө санхүүжилт байсан. Тэгээд тэр ч утгаараа манай одоо стратегийн түншүүд бол нэлээд олон юм санхүүгийн одоо компаниуд ер нь бол байдаг. За үүн дээр бол бид нар SME байгууллагуудад зориулаад хөрөнгийн зах зээл дээр одоо санхүүгийн зөвлөгөө авах ийм одоо бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Тэгээд энэ маань өөрөө юу вэ гэхээр ерөөсөө хөрөнгийн зах зээл дээр жижиг дунд бизнесүүд маань өнөөдөр маш хол байна. Санхүүгийн одоо бүтээгдэхүүн авах, бонд гаргах, за магадгүй ингээд UBX биржийн хөгжлийн талбар дээр гаргаад хөрөнгө оруулалт татах энэ зүйлээс өөрөө маш ингээд хол байгаа. Тэгээ энэ дээр бол одоо манай UBX, TDB Securities, BDO, MDS, Handlex бизнесээ томруулахын төрийн бус байгууллагууд маань нийлээд хөрөнгө оруулалтыг татаж өгдөг ийм бүтээгдэхүүн гаргасан байгаа. Тэгээ энэ бол одоо зарчмын хувьд бол нэг удаагийн ингээд хөрөнгө оруулалт татаж өгөөд шоу хийгээд дуусгах гэхээс илүүтэйгээр жилдээ 2 зохион байгуулагдаж байгаа чуулганыхаа өмнө бид нар байгууллага сонгоод одоо тэгэхээр 11-р сарын 22-ны арга хэмжээнийхээ өмнө бид нар одоо нэг SME-г сонгоод за тэрийгэ зарлаад за тэгээд одоо 26 оны 5 сард зохион байгуулагдах арга хэмжээн дээрээ аль хэзээ шаардлагатай хөрөнгө оруулалтын татах зөвлөгөөг нөгөөд одоо татвар нийгмийн даатгал одоо юу гэдэг нь бүхэл одоо мэрэгжлийн холбоодууд байгууллагуудтайгаа хамтраад тэр хэдтэй санхүүжилт татж өгөх ёстой ийм бүтээгдэхүүн гарсан байгаа. За энэ бүтээгдэхүүнийг бол одоо гаргах гэж бас бидний хамт олон маш их хөдөлмөрлсөн. Энэ өөрөө яг одоо бүх ингээд байгууллагуудын хөрөнгө оруулалтынхаа мэдээж дүнгээс хамаарна. Гэхдээ ер нь бол эдгээр мэрэгжлийн байгууллагуудын авдаг комисшн үйлчилгээ нь бараг 100 гаруй сая төгрөгийн одоо үнэлгээгээ одоо юу гэдэг тодорхой хэмжээнд хөнгөлөөд одоо ийм бүтээгдэхүүнтэй болсон байгаа. Тэгээд бас баг хамт олондоо бас баяр хүргэе. Тэгээд мэдээж бид нар ядаж ингээд жилдээ 2 чуулганыхаа өмнө одоо байгууллагыг ингээд сонгоод санхүүжилтийн татаж өгнө гэдэг бол энэ ч одоо бас л өртөгийг багасгаад санхүүжилтэд татаж өгнө гэдэг бол бидний хувьд бол маш том одоо бас санаачлага байлаа. Тийм тулгаагийн ээлдэгчлэн үнэхээр байгууллагууд маань бас биднийг нэгэн даваагаа амжилттай давцсан болохоор бас сайхнаар хүлээж авсан. Тулгаан хоёр бас нөгөө цэвгүй захиралтай 5 сарын арга хэмжээнийхээ спонсор дээр
уулзаад ярьж байхад чи тэр гоё дурсамжаа ярих уу? Хоёуланд нэг даалгавар өгөөд гаргасан шүү дээ. За бизнесэд хамруулын арга хэмжээ анх 5 сар тэгтэхэд одоо мэндэ ах бидэд спонсор хайгаа авч явах хамгийн дөрвөлж Хас банктайгаа уулзсан байдаг. Тэгээ Хас банк маань чи одоо Монголд анх удаа за ийм алга хүн оролцуулаад тэгээд бидний ер нь хийх чиг зүйл итгээгүй л дээ. Үнэхээр хийх гэдэг юм байна те. За тэгвэл за бид нар тэгвэл нэг хийгээд үзүүлчихье. Таад маань бас нэг за хийгээд одоо үзүүлчихье. Тэрийг маань одоо дахиад нэг харъя. Тэгээд одоо итгэл одоо төрөх хэсгээ шийдэгээд. Тэгээд бид 5 сарын 31-ний авиантай тухайн өдөр бол Монголд одоо би буруу санаагүй бол 37 зэрэг давхурцсан. Ивент тэр одоо 1600 орчим хүн ирсэн байдаг. Өнгөлт одоо Хас банктайгаа ч уулзаад вау хэрэг супер байна. Та одоо хийж байгаа зүйл супер байна. Тэнд очиж байгаа хүмүүсийн бас зорилготой бас супер байна. Тэгэхээр яалчгүй энэ зүйл бол бидний харж исэн, хүсэж исэн одоо дангаараа ганцаараа хийж чадахгүй байгаа зүйлийг таад маань хийсэн байна. Тэгэхээр одоо урт хугацаанд одоо сүй тавиад одоо хамтраад одоо илүү урт хугацаанд коммитмент хамтран ажиллаад явъя гэсэн одоо хариулсан байгаа. Ивентийнхаа бараг л наадам өнгөрөөгөл ер нь бол 8 сард уулзсан шүү дээ тий. Хас банк маань бол үнэхээр бидэд бас тайланг үзээд за үнэхээр одоо хамтрах хэвээр зөв хүмүүс байна. Хамтраа гэд энэ удаагийнхаа арга хэмжээнд бол яг албан ёсоор стратегийн спонсор гэдээ орж ирж байгаа. Бас гоё яг нөгөө хийх ёстой зүйлээ бас эн чинь хамаргуу даваа байсан. Цөмөрөө ингээ ард нь гараад тэрний дараа одоо бол ивент итгэгч байгууллагууд бол нэх их бодлогоо л ер нь шийдвэрүүд гараад явж байгаа. Өнөөдрхөн хүртэл бас занга зэгмэний хамт олон маань манай хүний нөөцийн зах зээл хүний нөөцийн платформын одоо хамгийн том ак бол зангийн платформ маань яг л одоо залсын араас таарч байгаа гоё юм байна. Тэг хамтраад одоо энэ зүйлийн төлөө хамтдаа зүтгэгээд бас стратегийн түвш байгуулгаар орж ирж байгаа тийм нэрээ. За семинарын бас нөгөө яг толгойн хүчнүүдийн нэг нь ялж хүний нөөцийн төлөв талаа байхгүй тий. Тэгээ зөв хүний нөөцөө яаж хурдан хугацаанд олж авах уу гээл бүгдээрээ бас яг хайж байгаа. Тэгэхээр зангаагийнхан маань бас гоё шийдлүүдийг тэмцээ бас ярих байх гэж байна. Тэгж юм тий. За зөргөөс бас нэг дараагийн гоё чаленжийн асуулт чаленжийн юм асуу. За юу гэхээр за BTK цэг имэн буюу ер нь бол бидэд 11 сарын 22-нд платформоо нээхээр төлөвлөж байгаа. За энэ дээр бол манай цойлогсцын баг бол цаг зав гаргаад нэлээд үе шаттайгаар бид нэр ер нь л одоо жил 3 жил 5 жилээр нь том зургаараа ер нь бол харж байгаа. Яаж илүү гоё community гэдгийг үнэхээр бүтээсэн ийм одоо платформ бүтээе гэд манай хоёр баг одоо хэд удаа уулзалтууд хийгээд явж байгаа. Би бол яг зоргоогоо одоо энэ салбарт 10 хэдэн жил ажилласан ч гэсэн ер нь бол яг цойлогсцийнхоо багийн алсын хараа би одоо нөгөө BTK-гийнхаа харж байгаа алсын хараа платформын концепц дээр бол бид маш их одоо сонсож ер нь бол одоо за бид кодо сайн бичээ гэдэг дээр байгаа. Тэгэхээр энэ талаараа одоо алсын хараа бодож санаж байгаа яг залуу бизнес эрхлэгч ер нь бизнесүүдэд дараагийн одоо жил 3 жил 5 жилд ер нь юу хэрэгтэй гэж үзээд бидэд хийж ийн байт. За баярлалаа. Ивентийн хувьдлахаар бидэд ер нь нэг гол зорилго нь тэнд оролцсон семинар ер нь чиг хандлага хаашаа явж байгаа. Хоёрдугаар дотоодын нөхцөл байдал ямар байгаа. Гуравт нь ер нь бие хаана явж байгаа юм бэ гэдгээ мэдээд тэгээд хүмүүстэй хамтарч борлуулалтаа нэмэгдүүлэх, дараагийн боломжийг гаргах. За тэгээд яг өөртөө хэрэгцээтэй байгаа тэр одоо мастер класс сургалтуудыг өөрийнхөө юм оролцоотой воркшопууд тамрагддаг арга хэмжээ байгаасаа гэж бидэд бас дахин сайжруулж арга хэмжээгээ дараагийн түвшинд гаргаж зохион байгуулах гэж байгаа. За тэгээд энэ ч гэсэн уламжлалт нөгөө нэг ивент конференсуудад харьцуулахад сонсоод суудаг биш, илүү оролцдог, хүнтэй танилцдаг, борлуулалт нэмэгддэг. Тэгээд цаашаагаа илүү шин юмнууд задардаг байна гэж бидэд харж байгаа. За тэгээд ивент мэдээж бид нар
тогтмол арга хэмжээ хийж бие тийм уулзалт зохион байгуулахаас гадна зэрэгцээ үйл ажиллагаанууд чухал байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бид нар тогтмол мэдээлэл олгох, хэрэгцээ хангах, за тэгээ түрүүний дурдсанчлаа зорилгоо бусдтайгаа хуваалцах тэр боломжийг бүрдүүлэх зорилгоор BTK гэмээр буюу бизнесээ томруулах community юм дижитал хабыг үүсгэж эхлээд хөгжүүлэлт дээр ер нь бол явж байгаа. За энэ маань болохоор ер нь бүртгэлийн систем. За тэгээ хоорондоо нөөц боломжоо хуваалцах хэсэг. За тэгээд ивентээс эхлээд ийм боломжуудад хамрагдаж оролцох хэсгүүдийг ер нь бол бүрдүүлэх. За тэгээд нөгөө талаас яг бизнесүүдэд хэрэгцээтэй байдаг асуудлуудыг бас бид нар шийдэж зорж байгаа. Жишээлбэл хамгийн ихний нэг боломж нь болохоор бид нар компаниуд зар мэдээ, хэвлэлийн мэдээллүүдийг зөв соёлтойгоор Монголд байршуулдаг тийм соёл ус хэрэгтэй байгаа. Нөгөө талаас энийг байршуулахад бас зардлууд бас баггүй гардаг. Тийм учраас бид нар яг BTK-ийн маань дээр өөрийнхөө одоо онцлог мэдээллийг хэвлэлийн мэдээлэл болгож үн төлбөрөөр бусад бизнес эрхлэгч нартай хуваалцах боломжийг хангах зорилготой ажиллаж байгаа. За хоёрдугаарт зөвхөн одоо вебсайт дээр байршаа зогсохгүй Монгол телевиз болон Тэнгэрлэг медиа группийн боломж дээр суурлаад бид нар онцлог мэдээллүүдийг бас масс медиагаар хуваалцах. Тэгээ ер нь цаана бол гол концепц нь бид нар ингээ бүгд хамтын үнцнийг бүтээж байгаа. Тэгэхээр энийг ил өргөн хүрээнд хуваалцдаг тэр боломжийг бүрдүүлэх зорж байгаа. За тэгээ цаашлууд бол E27-оос жишээ татгаар стратегийн түнш байгууллагууд бол маш чухал юм байна. Бид нар нөгөө боломжийг гаргахдаа эхлээд одоо жижиг дунд бизнес эрхлэгч нарт өөрсдийнхөө хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ үн төлбөргүй санал болгоод за тэгээ цаашаа тогтмол хэрэглэн дээрээс нь суурлаад борлуулалтын уяат нөхцөлийг санал болгодог. Тэгэхээр цаашлаад миний харж байгаагаар стратегийн партнерууд бас бизнес эрхлэгч нарт илүү бүтээмжтэй таатай ажиллах боломжийг бүрдүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. За тэгээд Монголд бас одоо бид нар залуу бизнес эрхлэгчид ер нь хүн шинээр бизнес эхлэхэд эхлэх юм гарын авлага материал бас байдгүй. Тийм учраас бид нар бизнесээ томруулах community-ийн платформын зэрэгцээ ийм дэд брэндээр BTK академиг ус байгуулах тийм зорилттой ажиллаж байгаа. За энэ дээр болохоор бид нар ер нь бизнес эрхлэгч нарт хэрэгцээтэй байдаг агаас нь яа хүртэл их төр мэдлэг мэдээллийг олгох экспертүүдийн бизнес эрхлэгч нарын туршлага, сургалт, тэгээ өрсөлдөнд нь хэрэгцээтэй байгаа мэдлэг мэдээллийг одоо үн төлбөргүйгээр олохын төслийг үсгэлүүлж байгаа. Тэгэхээр ер нь бол бизнесээ томруулах community-д нэгдснээр биетийн танилын үрээгээ тэлж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжос гадна байнгын хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг авах, өөрийнхөө мэдээллийг илүү өргөн хүрээнд хуваалцахдаа өөрийнхөө зорилго, стратеги, өсөлттэй холбоотой хэсгийг хуваалцаад тэрэндээ шаардлагатайгаа партнер стратегийн түншийг олдог ийм боломжийг ер нь бүрдүүлэх зорж байгаа. За тийм учраас бидний энэ удаагийн арга хэмжээ бол зөвхөн нөгөө нэг удаагийн арга хэмжээ ивент гэхээс илүү энэ платформ доктортой экосистемийг бүтээж байгаа нэг хэсэг болж байгаа онцлогтой. Тэгээ ирээд бол би хэлэх юм нь биднээс баггүй ивент арга хэмжээнүүд зохион байгуулж оролцож явдаг. Гэхдээ энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь цаашаага бид нар дээр ингээд медиа боломжууд, технологийн боломжууд, тэгээ креатив студийн боломжууд, тэгээ залуучуудын боломж байгаа учраас бүгдээрээ нийлээд байгаа нөөц боломжуудаа гаргаад стратегийн түншүүдийг нэгтгээд бүр их боломжуудыг гаргаад тэрийг л үр ашигтай хуваалцах тийм боломжийг ер нь төсөлж байгаа. Тэгээ эх жилээ бидний бас нэг онцлог стратегийн одоо зорилт бол семинар чинь дотор аюу олон салбарт үйл ажиллагаа болж байгаа шүү дээ. Үйлчлэгээс эхлээл. Тэгэл тэр салбар болгонд яг хин яг тэр үлээд байна. Тэгээ хин ер нь rising star үлгэр жишээ гэдэгс тодруулж алдаршуулах зорилготой байгаа. Тэгээ тэндээсээ бид нар хараад тэр түвшинд хүрэхийн тулд хамтардаг. Тэгээд тэр хүн манлайлаад бид нар илүү дараагийн түвшинд гардаг байгаасаа гэж хүсэж байгаа. Тэр салбарын залуу одоо залууч хэлтгүүд ер нь жижиг дунд бизнес эрхлэгч нарыг тэргүүлж байгаа хүмүүсийг бас бид нар гаргах алдаршуулах хооронд нь холбох тийм зорилготой байгаа. Тэгээд энэ бол бидний дөнгөж ихний алхмууд. Тэгээд дараа жилийн бид нар 11 сарын бизнесээ томруулалтын саммит дээр орон нутгийн оролцоог өсөлөө хангах бас сонирхолтой байна. Тэгэхээр энэ ер нь бүх хүмүүсийг оролцоосоо тэгээд нөгөө талаасаа бүгд хоорондоо үргэлжлэхтэй хамтраад тэгээд байгаа нөөц боломж хуваалцаад тэгээд жоохон нөгөө өргөн хүрээнд нь хараасаа гэж ер нь бидэд хүсэж байгаа. Тэгээд одоо л яг бодит нөхцөл байдал дээр эдийн засаг хүнд байна тий. Тэгээд эх жилийн төлөвлөлт хийгдэж байна. Тэгээд нөгөө талаасаа зөвхөн ажиллаа хийгээд бас өргөн хүрээнд боломжийг харах тэр нөхцөл хязгаарлагдмал байгаа. Тэгээд мэдээллийн замбраагүй байдал улс төртэй энэ хар PR-тай холбоотойгоор бас яг хэрэгтэй мэдээлэл авахд хэцүү байгаа энэ цаг үед бид нар энэ боломжийг ер нь бүрдүүлэхийг зорж байгаа. Тэгээд цаашлаад зөвхөн одоо нөгөө бизнесээ томруулахыг удирдах зөвлөлөөс энэ боломжийг төлөвлөдөг биш, хамтдаа яг тодорхойлоо сонсоод үн цэнэ бүтээх юм платформ болгоно гэж харж байгаа. За маш сайхан мэдээлэл өглөө. Зоргоо би бас нэг ийм зүйл нэмээд асуучих гэж бодлоо. За
За 5 сарын 31-нд бол бид нар ч одоо ингээд 38 дахь арга хэмжээ байсан юм байна. Яг маргааш нь хүүхдийн баяртай бас бид хэдий чинь солиотой юм уу гэж тухайн үед бас хэлчихлээсэн л та. Гэхдээ бид хэд үнэхээр зөрөгтэй амжилттай арга хэмжээг бол сайхан хийсэн. За энэ удаагийн бид нар 11 сарын арга хэмжээг бол ялтчгүй одоо арга хэмжээгээ хийхдээ тасалбартай болгож хийж байгаа. Энийг бас бид хэд маань маш тодорхой одоо үзэж байгаа хүмүүстэй ер нь бол хэлнэ. Тэгэхээр хизэнээс ер нь тасалбар маань ямар багцууд байна вэ? Яг дотроо юу орж ийн вэ? За дээр нь хизээ тасалбараа худалдаж авах вэ? Энэ талаар мэдээллийг өгнө үү? За баярлалаа. Та бүхэн болохоор ер нь бизнесээ томруулах MBTK-ийн маань вебсайтаас болон бизнесээ томруулах community-гийн цахим хуудасуудаас тасалбар арга хэмжээтэй холбоотой мэдээллүүдийг авах боломжтой. За тэгээ үнийн хувьд болохоор бид нар яг нэг үнээр нэг тасалбар гаргаж байгаа. Тэр нь болохоор 40,000 төгрөгийн үнэтэй. Тэгээ бизнес эрхлэгч нарынхаа илүү нөгөө тав тухтай үйлчлүүлэх цай кофе тэгээд жижиг идэж уух зүйлсийг бид нар хангах. Тэгээ илүү таатай орчныг бүрдүүлэх зорилгоор бага хэмжээний хураамжийг ер нь авч байгаа. За тэгээд энэс гадна бид нар нөгөө багц тасалбаруудыг ус гаргаж байгаа. Тэр нь болохоор гуруулаа авах бол 40,000 3 хүний тасалбар нь 100,000 болдог ч юм уу та. Тавуулаа бол дахиад хөнгөлөгдөх хэлбэрээр вакцины тасалбаруудыг бас давхар гаргаж байгаа. Тэгэхээр та бүхэн тасалбараа аваад оролцох боломжтой. За тэгээ оролцох хүмүүсийн хувьд болохоор яг ер нь нөгөө бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс ер нь Монголд айгүй их байна гинэ судалгаагаар. Тэгээ ер нь бараг 10 тутмын 8-9 бизнес эрхлэх сонирхолтой. Хоёрдугаар болохоор бас яг бизнес эрхлэгч нартай хамтарч ажилладаг оролцогч талууд байгаа. Тэгэхээр зөвхөн нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч нар гэлтгүүгээр бизнес эрхлүүлэхийг хүсэж байгаа. Эсвэл бизнес эрхлэгч нартай салшгүй холбоотой ажилладаг талууд цуглаад тэгээ хамтдаа хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг аваасаа гэж ер нь хүсэж байгаа. Тэгээд тасалбар болохоор юу багцсан бэ гэхээр түрүүний одоо эдэж явах юмнаас гадна те хамгийн чухал юм нь бол бид нар яг бизнесээ төлөвлөж байгаа энэ цаг үед хүмүүстэй хамтарч борлуулалтаа нэмэгдүүлж хамтарсан бүтээгдэхүүн үйлчилгээ стратегийн түншээ олох. Хоёрдугаар экспоны хэсгээр бас хөрөлт болгох захирал, минер шух захирлын зүгээс бүрдүүлж байгаа стратегийн партнер экспо хэсэг байгаа. За тэгээ мэдээж хамгийн чухал нь болох тайзан дээр байгаа тэр мастер классууд яг хэрэгцээтэй стратеги, маркетинг, борлуулалт, хүний нөөц, дижитал шилжилтээс эхлээд яг биднэрт хэрэгцээтэй байгаа сэдвүүдийг зориулаад мастер класс сургалтууд. За тэгээ өөрсдийг нь бидний бүгднийг оролцуулах воркшопууд зохион байгуулагдана. Тэгэхээр энэ болгоно энэ нэг доороос авах боломжтой. Тэгээд доорын студийн хувьд болохоор бидний хувьд бас өмнө нас маш олон шоунууд, томоохон арга хэмжээний зохион байгуулагдчихсан. Тэгээд зогсоолоос эхлээд тав тухтай орчин байршлын давуу талууд их. Тэгээд хүмүүс зайтай гэж төсөөлдөг боловч яг төвчрлээс ер нь бол сарцсангүй бага ангид. Тэгээд шууд очиод бизнес эрхлэгч нартай оролцох төр боломжийг айгүй өргөн боломжийг бүрдүүлж байгаагаар сонцлогтой. Тэгэхээр би бол та бүхнийг тасалбараа илүү өөрөө авахаас гадна бас яг хамт ирэх төр хамтран бизнес эрхлэгч нараа ураад тэгээд ирээд хүмүүстэй ингээл танилцаал хэрэгцээтэй байгаа хэсгүүдээр оролцоод борлуулалтаа нэмэгдүүлээл бүтээгдэхүүн үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргаад яваасаа гэж юу нь л хүсэж байна. Окей. За миний одоо үндсэн асуултууд болчлоо. Та хэдд маань нэмэх зүйл байна уу? Гайгүй дээ. Ер нь бүгднийг хамаал. Бүх зүйлүүдээ мэдээлэл өгч нэмж өгөх бас мэдээлэл байна. За манай одоо стратегийн спонсорууд, түншүүд маань бүгдээр өөр ингэсэн бүүт одоо зассан байгаа. Одоо манай хас банк маань ихэд хамгийн уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнээ санал болгоно. За манай хаан даатгал маань одоо таны санхүүгийн эрсдлийг хамгаалахын тулд хамгийн бас боломжит даатгалын үйлчилгээгээ санал болгоно. За манай зангаа маань жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан хамгийн уян хатан бас ингэж үйлчилгээгээ санал болгон гэвчлэн нийт одоо төрүүлсэн 53 байгууллагын одоо яг хамгийн одоо уян хатан хамгийн бас байж болох хямд үнэтэй одоо бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг манай спонсорууд бас танилцуулнаа. Тэгэхээр бас тэн дээр очиод өөртөө хэрэгтэй санхүүжилтээ авч болох нь байна. Хүний нөөцийн асуудлыг шийдэх нь байна. Маркетингийнхаа одоо асуудлыг шийдэх нь маш олон боломж байгаа учраас бас бүтүүдээр зашлахыг бас хүсэж байна. Яг зөв. Би бас нэг зүйлийг дутуу хэлсэн байна. Энэ жил бас Европын сэргээн босголтын банк маань бас манай терминал нэвтрүүлэхт
орсон. Тэгээд бас яг жижиг дунд бизнесүүдэд хэрэгтэй одоо зөвлөх үйлчилгээг санхүүжүүлдэг боломжуудаа бас хуваалцсан. Тэгээд манай одоо бизнесээ томруулын YouTube channel-аар ороод үзэх боломжтой. Мөн энэ жил бас нэг стратегийн түнш байгууллага дуртахаа мартсан байна. Монголд одоо яг нөгөө жижиг дунд бизнесүүд өөрөө энэ цахим гэмт хэрэг, цахим халдлага юмд бас их үр дүнтгий байдаг. Тэгээ энэтэй холбоотойгоор яг одоо нэр нь юу лээ дээ. Гэхдээ ямар ч гэсэн нөгөө 113 гэдэг ер нь нөгөө cyber security одоо төрийн өмчөд үйлдвэрийн газар амраа захирал тэгээд бусад одоо хамт олон манаас ирж терминалистүүдэд гоё яриа өрнүүлсэн байгаа. Тэгээд бид хэд бол бас энэ мэрэгжлийн байгууллагууд одоо эх 7 хоног гэхэд бол жишээлбэл Монгол Японы төв маань терминалистүүдэд ирж яриа юм өгөр байгаа. Тийм тэгээд ингээд ямар ч байсан жижиг дунд бизнесүүдийг тойроод одоо стратегийн түнш байгууллагууд, стратегийн ивент итгэж байгууллагууд мөн ингээ мэрэгжлийн байгууллагуудыгаа холбоод аль болох эмх цэгцтэйгээр контентуудыг одоо бэлдэж нэгсэндээ ингээд том зургаараа бид нар чинь одоо бизнесээ томруулдаг платформ болж байгаа. Дээр нь ингээд бас бид нар чинь community стратегийн бодлогын бичиг баримтаа гаргаад ингээ явж байгаа одоо баяртай байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Өрөө хөхтэй болсон байгаа. За өрөө болохоор бас бид нар бас нэг шинэ мэдээлэл гэвэл нөгөө бизнесээ томруулыг ребрендинг хийх ажил бас явагдаж байгаа. Тэр нь болохоор стратегтэй холбоотойгоор арга хэмжээгээр бид нар танилцуулагдана. За тэгээд тэр бас яг олон улсын жишгт нийцсэн брендинг мессежийг гаргаад стратегтэйгээ уялдаатайгаар явуулж байгаа. За тэгээ өрөөг нь бол мэдээж ойлгомжтой. Бид нар бүгдээрээ бизнесээ ганцаараа бус хамтын хүчээр томруулъя гэдэг тодорхойлолтыг гаргасан. Тэгээ энэ нь бол цаашаа бидний гаргаж байгаа энэ платформын хөгжил стратегтэй маш шууд холбоотой. Тэгээд нэг цахаас нь хэлэхэд яг найдвартай ихтэй тэр түнш SME-нэрийг хоорондоо ураад дундын юм пул буюу нэгдэл үүсгдэг тэр одоо соёлыг бид нар лаунч хийх гэж байгаа. Тийм учраас юм бизнесээ ганцаараа бус хамтын хүчээр томруулъя гэж бүгдэнд бас урайлж хэлмээр байна. Тэгээ арга хэмжээгээр 11 сарын 22-нд Ори студид дээр уулзцгаая. За баярлалаа. Ганцаараа биш хамтаараа томруулъя. За ингээд өнөөдрийн дугаар маань үгээр өндөрлж байна. За тэгээ бизнесээ томруулахыг төрөмс байгууллагын маань өнөөдөр хамтран үүсгэн байгуулагчид бүгд цуглаж ирээд за 11-р сарын 22-ны өдөр болох бизнесээ томруулахын чуулганы арга хэмжээний талаарх мэдээллүүдийг өглөө. Тэгэхээр та бүгд маань BTK эцэг эмээн цахим хуудасаар зочилж өөрсдийн тасалбараа аваад арга хэмжээндээ идэвхтэй сайхан оролцоорой. Тэгээд ганцаараа биш бүгдээрээ хамт нийлж Монгол улстай одоо бизнесийн орчноо илүү сайжруулах одоо network нөхөрлөлөө тэлэх тий энэхүү одоо өөрийгөө бас цэнэглэх энэхүү одоо арга хэмжээндээ одоо сайхан оролцоорой. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.